Бидний залбирлын 16 дахь өдөр хамгийн чухал зүйл. Хэрвээ би бүх өмчөрөнгөө тараан өгч бие шатаахаар тушаасан ч надад хайр өгөө бол энэ надад ямар ч ашиггүй юм. Хайр төвчээртэй инрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр бардамнадгүй. Хайр ихрэхдэггүй, бас зүв бус авралдаггүй, хувиа боддоггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, зүв бус юмд баярлдаггүй, үнэнд харин үнэнд баярладаг. Бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг, хайр хизээч дуустдаггүй, харин иш үзүүлэг алга болно, хэлвэд зогсно, мэдлэг алга болно. 1-р Коринт номд ингэж бичжээ. За хайр бол ийм болой. Бид түүний тушаалын дагуу явах юм. Тушаал бол та нар эхнээсээ сонссончлон хайр дотор явах юм гэж 2-р Иохан 1:6 бас бичжээ. За амьдралыг хайргүйгээр төсөөлөх аргагүй юм аа. Бурхан өөрөө хайр учраас биднийг энэ газар дэлхий дээр сураасаа гэж хүсдэг хамгийн чухал зүйл нь бусдыг хайрлах юм. Хайраар дамжуулан бид Есүсийг дуурайч чадна. Иймээс хайр бол түүний тушаалуудын үндэс гэж хэлж болно. Учир нь хууль бүхэлдээ нэг үгэнд л багтдаг юм. Энэ нь чи хөршөө өөрийн адил хайрл гэсэн юм а. Галаат 5-р ном. Хувиа хичээдгүй хайранд суралцсан гэдэг хялбар зүйл биш ээ. Учир нь хайр бол бидний мөн чанар болсон хувиа хичээх байдалтай хизээч нийцдэггүй. Тиймээс бид амьдралынхаа турш хайранд суралцах хэрэгтэй. Мэдээж Бурхан биднийг бүх хүмүүсийг хайрлаасаа гэж хүсдэг ч ялангуяа Бурханы дотор нэгэн гэр болсон ах дүүсээ хайрлах аргад суралцаасаа гэж хүсдэг. Энэ бол бидний мэдэж байгаачлан амьдралын маань 2 дахь зорилго юм. Паул бүх хүмүүсийг хүндэл тэгэхдээ Бурханы хүмүүсийг онцгой хайрлах гэж хэлдэг. Мөн тэрээр дахин тиймээс бид боломж завшаантай байх үедээ бүх хүнд юун төрөнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үлдэцгээе гэдэг. Галаат номд хэлдэг. Бурхан яагаад итгэлийн гэр бүлийн гишүүдэд илүү их анхаарал халамж тавьж хэлсэн юм бол яагаад эднийг нэгдүгээр тавьж хайрлах хэрэгтэй юм бол учир нь Бурхан юунаас илүү түүний гэр бүлийнхэн бие биеэ хайрлаж байгаа дүр төрхийг итгэдэггүй бусад хүмүүст харуулахыг хүсдэг. Есүс хэлэхдээ ямар нэг ёс журам, үн цэн, сургаал, номлол бус бие биеэ хайрлах хайрал та нарын хамгийн гайхамшигтай гэрчлэл болно гэж хэлжээ. Мөн Есүс иймхүү хэрв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг миний шавнар гэдгийг мэдэх болно гэж Иохан номонд бичжээ. Бид Тэнгэр дэх улсад Бурханы гэр бүлд мөнхөд амьдрах болно. Гэхдээ энэ газар дэлхий дээр амьдрах хугацаанд тэр мөнхийн хайранд бэлтгэх хэрэгтэй. Мэдээж энэ нь хэлбэр зүйл биш. Бурхан бидэнд гэр бүлийнхэн дотор үүрэх тусын хариуцлагыг өгсөн бөгөөд тэрхүү хариуцлагаа үүрэхэд бэлтгэж өгдөг. Тэр бэлтгэлийн хамгийн чухал нь бие биеэ хайрлах явдал юм. Бурхан биднийг хайранд суралцуулахын тулд бусад итгэж ах дүүстэйгээ тогтвортой дотн харилцаатай нөхөрлөхийг хүсдэг. Ганцаараа хайранд суралцаж чадахгүй бөгөөд биднийг бухимдуулж хэцүү байдалд оруулан биднийг самгардуулдаг тийм л хүмүүстэй хамт байх хэрэгтэй. Нөхөрлөлөөр дамжуулан бид 3 үннийг сурч чаднаа. Хайр бол хамгийн сайхан амьдрал. Бид хайрыг бүргэлж нэгдүгээр тавьж өөрийн гол зорилт хүсэл тэмүүлэлээ болгох хэрэгтэй. Хайр бол бидний амьдралын нэг сайхан хэсэг биш, хамгийн чухал хэсэг юм. Библиэд ийхүү өгүүлсэн байдаг. Та нар хайрыг хамгийн эрхэм зорилтоо болго гэж 1-р Коринт хэлжээ. Хайр бол таны 10 том зорилтын нэг мэт. Амьдралаас миний хүсдэг зүйлсийн нэг бол хайр гэж хэлэх төдийхөн байх ёсгүй. Хайрын харилцаа бол юунаас ч илүү эрхэм чухал зүйл юм. Яагаад? Хайр бол мөнхийн зүйл юм. Хайргүй бол амьдрал ямар ч үнцэнгүй. Паул хэрэг би өөрийн бүхэл өмчөрөнгөө тараан өгч өөрийн биеийг шатаахаар тушаасан ч надад хайр байхгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм гэж 1-р Коринт номд бичжээ. Би бусадтай харилцах харилцаа бол бидний
амьдралын утга учир гэж Бурхан хэлсэн. Би бусдадтай харилцах харилцаагаа тухайн өдрийн ажлын төлөвлөгөөнд оруулах ёстой нэгэн хэсэг мэт бодох тохиолдол байдаг. Хүмүүс хүүхдүүдтэй болон бусад хүмүүст цаг зав зарцуулдаг талаараа ярих их л дуртай байдаг. Энэ нь бидний бусдадтай харилцах харилцаа нь амьдралдаа үүрдэг олон үүргийг нэг төдий гэсэн ойлголтод хүргэдэг. Гэвч бусдадтай харилцах харилцаа бол бидний амьдралын утга учир гэж Бурхан хэлсэн. Бурханы өгсөн 10 хуулийн 4 нь хүний Бурхантай харилцах харилцааны талаар байдаг бол үлдсэн 6 нь хүмүүс хоорондын харилцаатай холбогдсон хуулиуд байдаг. Үүнээс үзэхэд Бурханы өгсөн 10 хууль ч бүгд ямар нэгэн харилцаатай холбоотой хуулиуд юм. Бурханы чухалчлан үздэг зүйлийг товчхонд нь Бурхан болон бусад хүмүүсийг хайрлах явдал хэмээн Есүс хэлсэн байдаг. Тэр түүнд чи бүх зүрх сэтгэлээрээ бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан эзнээ хайрл. Энэ бол агуун бөгөөд хамгийн чухал тушаал мөн. Удаах нь чи хөршөө өөрийн адил хайрл гэсэнтэй адил юм. Энэ хоёр тушаал дээр бүх хууль болоод иш үзүүлэгчид тулгуурладаг. Энэ тухай Матай номон дээр байна. Матай 22 дугаар номон дээр Бурханыг хайрлах хайранд мөргөлд суралцсны дараа бусад бүх хүмүүсийг хайрлаж сурах нь бидний амьдралын хоёр дахь зорилго юм. Амьдралын хамгийн чухал зүйл бол амжилтанд хүрэх эсвэл хүссэндээ хүрэх биш, бусдадтай харилцах харилцаа юм. Гэхдээ бид яагаад харилцах чухалд тооцдгүй вэ? Ажил их байх тусам бид харилцааны талаар бодох, түүнд анхаарлаа хандуулах болон цаг зав зарцуулахаа багасдаг. Бурханы хувьд чухал зүйлсийг яаралтай ажиллаараа сольж орхидог. Завгүй амьдрал нь бусдадтай харилцах харилцааны хамгийн том дайс юм. Бид ажиллаж, төлбөр тооцоо хийж, зорилтоо биелүүлэх зэрэг амьдралынхаа зорилго болгон төөрөлддөг боловч энэ бүхэн амьдралын түн жинхэнэ зорилго болж чаддаггүй. Бидний амьдралын зорилго бол Бурхан болон хүмүүсийг хайрлах хайранд суралцах явдал юм. Амьдралд хайр байхгүй бол юу ч үлдэхгүй. Хайр бол хамгийн сайхан амьдрал, хайр бол мөнхийн зүйл юм аа. Хайр нь мөнхийн зүйл учраас Бурхан бидэнд хайрыг нэгдүгээр тавь гэж хэлэх нь нэг шалтгаан болсон. Идүүгээ итгэл найдвар хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн гэж 1-р Коринт номд хэлсэн. Хайр өөрийн өвөг үлдээдэг. Хайр газар дэлхий дээр хамгийн удаан хугацаанд оршин байдаг зүйл бол бидний ололт амжилт эд хөрөнгө бус, харин бидний бусдад хэрхэн хандсан хандлага юм. Тэрийаза их бидний юу хийсэн бэ гэдэг чухал биш, харин хэр их хайрлсан бэ гэдэг чухал гэжээ. Хайр бол мөнхийн өв залгамжлалын нууц түлхүүр юм аа. Би олон хүний амьдралынх нь сүүлчийн мөчид дэрэгдэн хамт байж үзсэн. Амьдралынхаа сүүлийн хооронд миний дипломыг аваад ганц удаа түүнийг хармаар байна. Миний авсан шагнал медаль алтан цагийг надад харуулаач гэж хэлж байсан үнийг би огт хараагүй. Амьдралынхаа сүүлчийн мөчүүдэд хүн хажуудаа ямар нэгэн эд бараа байлгахыг хүсдэг, харин хэн нэгнийг хүсэмжилдэг. Хайрлаж, харилцаж байсан хүмүүсээ хүсэмжилдэг. Амьдралынхаа сүүлчийн мөчид бүх хүн бусадтай харилцаж байсан харилцаа нь үнэхээр амьдралынх нь утга учир байсныг ухаардаг. Эцсийн мөчид харилцаа бол хамгийн чухал зүйл гэдгийг ухаарах тэр үеийг битгий хүлээгээрэй. Бид хайраар л үнэлэгдэнэ. Бид мөнхийн улсад очиж зөвхөн хайраар үнэлэгдэх учраас хайранд суралцахыг амьдралын гол зорилго болгох хэрэгтэй. Бурхан бидний сүнслэг өсөлтөг хүмүүстэй харилцаж буй харилцаагаар хэмждэг. Бурхан мөнхийн улсад чамд өөрийнхөө мэргэжил, хадгаламжийн данс, сонирхдаг зүйлсийн талаар яар гэж хэлэхгүй. Харин биднээс бусдадтай хэрхэн харьцаж, тусламж хэрэгтэй нэгэнд хэрхэн хандаж байсан талаар асуух болно. Матай 25. Есүс өөрийг нь хайрладаг хүн Бурханы гэр бүлийг хайрлаж, тэднийг харж ханддаг гэж хэлж байсан. Үнэнээр би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн минь нэгэнд тэрч байтугай хамгийн дордт нь тиймхүү хандсан бол надад хийсэн хэрэгэ гэж Матай 25. Матай номын 25 дугаар хэсэгт хэлжээ. Мөнхийн амьд орохдоо бид энэ газар дэлхий дээр байгаа бүхий л зүйлсээ орхид явах болдог. Бид өөрсдийнхөө зан чанарыг л аваад явна. Библиэд Христ Есүс дотор хөвч хөндүүлэх ба хөвч хөндүүлэхгүй аль нь ямар ч ашиг тусгүй. Харин хайраар дамжуулан ажиллаж буй итгэл нь л чухал гэж Галаат номонд бичжээ. Тиймээс би таныг өглөөс ирээд нүдээ нэх болгондоо өвдөх сөгдөд эсвэл орныхаа хажууд сууж байгаад ийхүү залбирахыг зөвлөж байна.
Бурхан минь, өнөөдөр миний ажил хэрэг бүтсэн ч бүтээгүй ч би таныг болон таны бусад хүмүүсийг хайрлахад цаг зав зарцуулах болно. Учир нь энэ бол миний амьдралын жинхэнэ утга учир юм. Та өдрийг дэмий өнгөрөөнөг бол Бурхан танд дахин шинэ өдрийг өгнө гэж үү? Цаг зав гаргах нь хайрын хамгийн сайн илэрхийлэл юм аа. Ямар нэгэн зүйлийн чухал хэсэг нь хэр их цаг зав зарцуулагдаж байгаагаар хэмжигддэг. Хэдий ч нэ цаг зав зарцуулагдаж байна. Тухайн зүйл нь төдий ч нэ эрхэм чухал зүйл байдаг тул тухайн хүний нэгдүгээр тавьдаг зүйлийг мэдхийг хүсвэл түүнийг цаг заваа хэрхэн ашиглаж байгааг ажиглаарай. Цаг хугацаа бол бидний авсан хамгийн эрхэм нандин бэлэг юм. Яагаад гэвэл цаг хугацаа нь хязгаарлагдмал юм. Бид мөнгийг хүссэн хэмжээгээр хуримтлаж болох харин цаг хугацааг дахин бүтээж чадахгүй. Хэн нэгэнд цаг заваа зориулна гэдэг тухайн хүнд дахин эргэж олдохгүй амьдралынхаа нэгэн чухал хэсгийг өгч байна гэсэн үг. Цаг заваа гаргах нь бидний бусдад өгч болох хамгийн эрхэм нандин бэлэг юм аа. Бидэнд байгаа цаг хугацаа бол бидний амьдрал юм. Тиймээс цаг зав гаргах нь бидний бусдад өгч болох хамгийн эрхэм бэлэг юм. Эрхэм нандин бэлэг юм. Харилцаа бол чухал гэж ярих нь хангалттай биш, харин бусдад цаг заваа зориулснаар энэ үнэнийг нотлох хэрэгтэй. Ярих нь ямар ч үн цэнгүй. Бяцхан хүүхдүүдээ бид үг хэлээр бус харин ажил үйл үнэнээр хайрлацгаая гэж Иохан номонд хэлжээ. Хүмүүстэй харилцах харилцаагаа хөгжүүлэхэд цаг хугацаа их зарцуулагдана. Түүнчлэн хайраа илэрхийлэх хамгийн чухал арга бол цаг заваа зориулах юм аа. Хайрын мөн чанар бол бид бусдад бодол санаа болон үйлдэлээр ямар нэг зүйлийг ханган нийлүүлэх биш, харин бид өөрсдөө хэрэг зэрэг харамгүйгээр зориулж байгаагаар илэрхийлэгдэнэ. Өөрийг бэлэглэх нь бусдад өгч байгаа хамгийн том бэлэг болдог. Ялангуяа эрчүүд үүнийг ойлгохгүй, би эхнэр хүүхдээ огтоо ойлгохгүй юм, тэдэнд хэрэгцээтэй бүхэл зүйлээр хангаж өгч байхад надаас өөр юу хүсэж байгаа юм бэ гэлцдэг. Тэд таныг хүсдэг юм, таны нүдчих цаг хугацаа анхаарал халамжийг хүсэж тантай хамт байж өөртөө анхаарал хандуулахыг хүсдэг. Өөр ямар ч зүйл эдгээрийг орлож чадахгүй. Хайртай хүнээсээ хамгийн ихэр хүсдэг бэлэг нь алмаз эрдэнэ сарнаа цэцэг эсвэл шоколад биш, харин анхаарал халамж билээ. Хэн нэгнийг хайрлахдаа хамаг анхаарлаар нөгөө хандуулдаг учраас тэр үед бид өөрсдөө ч мартаж орхидог. Анхаарал халамж өөрийн хамгийн эрхэм нандин хөрөнгө болох цаг хугацаагаа зориулах тусам таныг эрхэм чухал тооцох болно гэж хэлж өгдөг. Бид бусдад цаг заваа зориулах бүртээ өөрийгөө түнд бүрэн өргөдөг бөгөөд энэ нь хайрын жинхэнэ мөн чанар юм. Есүс бидэнд үүний үлгэр жишээг үзүүлсэн. Христ та нарыг хайрлсан бөгөөд өөрийгөө бидний төлөө Бурханд анхлын үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дотор яваа гэж Эфес номонд хэлжээ. Бид хайрлахгүйгээр байсан ч ямар нэгэн зүйлээ бусдад өгч чадах боловч юу ч өгөхгүйгээр бусдыг хайрлаж чадахгүй. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц үгээ өгсөн гэж Иохан номонд хэлсэн. Хайр нь ямар нэгэн зүйлээ орхихыг хэлдэг. Хайр гэдэг нь өөрийн дуртай зүйл, тайван аюулгүй байдал, зорилт, мөнгө, эрч хүч, цаг хугацаа зэрэг бусдын сайн сайхны төлөө дуртайгаа зориулахыг хэлдэг юм аа. Хайрлах хамгийн тохиромжтой цаг нь яг одоо. Заримдаа арсаар ажлыг хийхдээ сайтар бодож байгаад хийх нь цай үр дүн төрөгдөг. Гэвч хайр бол бидний хувьд хамгийн эрхэм нандин зүйл учраас үргэж энэ тэргүүнд тавьж байх хэрэгтэй. Бид боломж завшаантай үедээ бүх хүмүүс цайнаар үлдцгээе. Цагийг сайн үйл хийхэд зарцуулъя. Хэрв чиний хүч хүрэх юм бол хүртэл зохих хүмүүст сайныг өгөхөөс бүү татгалз. Одоо тусалж болохоор байхад маргааш болтол хүлээе гэж хэрхэвч бүү хэлээ гэж. Яагаад одоо хайрлах хамгийн тохиромжтой вэ? Бидний нөхцөл байдал үргэлж өөрчлөгдөж байдаг бөгөөд хүмүүс үр хөвгтөө өсгөд энэ дэлхийг орхин оддог. Маргааш юу болохыг хэн ч таамаглаж чадахгүй. Хэрэг би тэнийгэнд хайраа илэрхийлэхийг хүсэж байгууд яг одоо хийх хэрэгтэй. Хизээ нэгэн цагт Бурханы өмнө зогсно гэсэн үннийг сэтгэлдээ тэгээд бодож үзэх хэрэгтэй хэдэн асуулт байгаа. Эд зүйл болон ажлыг хүнээс илүүд үзэж байснаа хэрхэн тайлбарлах вэ? Хэнд цаг заваа хамгийн их зориулахын тулд хичээх хэрэгтэй вэ? Ингийн тулд өдрийнхөө ажлын төлөвлөгөөг зохицуулах хэрэгтэй зүйл нь юу вэ? Юуг золиослох хэрэгтэй вэ? Хайрлах нь хамгийн аз жаргалтай амьдрал юм. Хайраа илэрхийлэх хамгийн сайн арга бол цаг заваа зориулах юм. Мөн хайрлах хамгийн тохиромжтой цаг нь яг одоо юм аа.
ингээд урьдчилан хайр бүхэлдээ нэг үгэнд л багтдаг. Чи хөрштөө өөрийн адил хайрлаа гэсэн байгаа.